өөрийгөө хөгжүүлэхэд бол нас бол тоо юм а гэдгийг бас мэдчихээн. Сэтгэл тавьсан нэг юм гал гэх юм уу, хүсэл гэх юм уу, тэр болгоны маань ингээ үүд хаалга нэгдээд биелж байгаа юм шиг санагдаж байна. Тэрийн үчи стилист мэрэгжилч нь цаг тогтоонд ингэж өөрчлөгдөж идэг. Хүчиг шаардлага цаанаас ингээ гарч идэг учраас яг энэ хамт олонд энэ багт ороод энэ олон үе шат дамжлагтай ингээ сургалтуудад хамрагдаад хөгжөө тархитагоогоо сэргийж байгаадаа маш их баяртай. Маш том хүсэл юм уу? Маш олон өөр гэсэн ертөнцтэй үзэл бодолтой өнгө өнгийн залуустай санаа нэг чиглэл зорилгодоор аг болоод энэ нутагт би энийгээ хүндлээд энийхээ дутууг нөхөөд ингэж явсан энэ их гоё юм дурсамж дүүрэн мэдрэмжийг авсан надад хамгийн сайхан байлаа. Айгу олон жил ингээд ийм сургалтанд суух юмсан гэж бодож мөрөөдөж явж байсан. Мөрөөдөл маань биелж байна. Тэгээд одоо энэ Амас компани дээр ингээд ийм том корпорац дээр ирээд ингээд сургалтанд сууж байгаадаа өөрөө ч гэсэн итгэхгүй байна. Ой, үнэхээр өөртөө хамт олондоо ирээд энэ Амасын энэ гоё барилга дотор те сонирхолтой айгу гоё хоолтой газар ийм гоё орчинтой энэ сургалтын дээр бид бүгдийгээ сурж байгаадаа маш баяртай байна. Баярлалаа. Үнэхээр их юм сурлаа. Амас компани сургалтанд 3 дахь удаага явж байгаа. Өшөө ямар гоё их олон төрлийн мэдээлэлүүд өгөх гэж бодохоос бүр сэтгэл хүлээж шүү. Нойрхгүй байна. Бүх сургалтууд нь айгу сэтгэл дүүлж гин хамгийн хэрэгтэй байлаа. Тэгээд яг тэр ингээд бүр цогцох юм үнэхээр алга. Одоо ер нь бол багш нар гэх юм уу алдартай инфлюенсер маш мундаг стилист нар одоо сургалт орлоо шүү. Тэгээд хүнд тэр өглөөнөөс орой хүртэл ингээд тасралтгүй ингээд зогсож байгаа юм үргэлж энэ гоё инээмсэглэсэн царай, эрч хүчтэй царай, ерөөсөө унтарсан юм байхгүй үргэлж ингээд гал цавтаагаараа ингээд детачны өөр ингээд нав хавыг бүр ингээд битүү ингэж өгж байгаа нь ер нь ихэнх багш нар тийм байсан. Багш нарын маань хандлага бол миний сэтгэл бүгд амар гоё үлдсэн. Хүмүүс яг сэтгэлээрээ зааж байна. Амасын сургагч багш нар үнэхээр чадвар бол үнэхээр сайн байдаг юм байна. Манай монголчуудын суур хундаан бол анх одоо 1994 оноос хойш Германы Лүсхэн мүлт гэдэг багшуудад ерөнхий суур хундаамын тавьж байсан. Тэрнээс хойш 2 дахь удаагийн апдейт хийгдэж байгаа нь болохоор Амасын сургалт байлаа л да. Миний хувьд бол энэ онтын тал дээр бол асар одоо анхаардаг. Одоо онол маш сайн байж ээж одоо цаашдаа ер нь бол юмаа хийхэд олон улсын хөдөлгөөрөө энэ Амасын сургалт бол тэр чигээрээ бүр аюул том сургалт байлаа. Маш сайн активити хийж авлаа. Миний хувьд бол сэтгэл маш өндөр байна. Амасын одоо захирал Эрдэнэ туяа маань одоо маш гоёор энэ салбарт ажилласан. Одоо манай салбарын хүний учраас хэд үсчдийн боловсрол тал дээр маш их анхаарч ингэж би ойлгоод байгаа. Энэ бол манайд бол усаагаар шиг хэрэгтэй зүйл байсан. Маш том гүүр тавьж өглөө. Энэ гүүрээр чөлөөтөө яваад олон улсад бид нар өрсөлдөх хэмжээний багшлах хэмжээний бүр тийм том сургалтыг бол боломж нь нэгдэж ийн гэсэн үг таалга нэгдэж ийн гэсэн үг ээ. Амосынхаа захирал Эрдэнэ туяа Амосынхантайгаа маш их баярлалаа. Энэ гацыг гаргаж гоё гүүр тавьж өгсөн. Амосынхантайгаа ирээдүйд хязгааргүйгээр бас суралцах юм байна гэдгийг л үнцгийг олж харлаа. Би болцсон юм байна. Одоо ингээд энэ төвшөнд ирчтэй гэдэг бодлыг мань бүр шууд тэг болгоод зогсоочлоо. Олон улсын стандартаа эдукатор болох энэ их том зүйлийн одоо хаалгыг нээж өгж байгаа, холбож байгаа энэ маш том гүүрэн болж байгаа хамт олон бол Амас Монголиа. Тэгээд хүн болгоны сэтгэлд ямар нэгэн юм зүйл байсан бах. Тэгээд бүтэмжтэй болгож өгж байгаа зүйл нь Амас Монголиа. Тэгээд цаашдаа бид илүү олон орноор явах бах, илүү мундаг стилистүүдийн тэр сайхан туршлага техникээс нь бас хуваалцах бах. Явандаа бид нар бас заах бах. Мэдээж Монголынхаа мэргэжил нэгнүүдтэй заан тэгээд цаашлаад ер нь те бас бид нар өөрсдөө олон улсын түвшинд сургалт тавьдаг болох бах. Тэр бүхэнтэй манай Амас угаасаа үргэлж хамтаа байна хаа. Бүр байнга хамт. Амас компанитайгаа ерөөсөө байнгын холбоотой бүр хөөсөн ч явахгүй одоо хамт байнга байж байна. Цаашдаа байнга хамт сураад хамт хөгжөөд энэ удаа болохоор Вьетнам, Дубай, Япон, Чайна бүх улс орноос ирж байгаа шүү дээ. Тэднэртэй хамт цаашдаа энэ Амас компанитай хамт ажиллаад бүр улам их юм сураад тийм болмаар байна. Амас бол зөвхөн Амас гэдэг бүтээгдэхүүн брэнд дээрээ биш. Ерөнхийдөө дандаа сургая, Монголын улсын гоё сайхан соёлтой хамтдаа хөгжиж гэдэг уриатай. Тэгэхээр цаашдаа хамтдаа ер нь явна. Амас брэнд Монголд орж ирснээр зөвхөн бүтээгдэхүүнээ борлуулах юм уу, бусдыг шахах юм уу тийм байдалтайгаар ерөөсөө орж ирээгүй. Маш олон стилистүүдийг сургах, хөгжүүлэх, сэрээх тийм шинэ сэтлүүдийг аягүй маш өгч чадсан. Одоо манай Монгол өсчөнгүүдтэй ерөнхийдөө одоо энэ сургалтын сайн сууж байгаараа ийм гоё үед амьдарч байгаагийн хувьд хүнд бол сургалтнаас илүү өөрийгөө хөгжүүлэх гэдэг юм бол одоо маш нээлттэй болсон учраас та нартай одоо улам ихийг сууж улам ихийг мэдэж сургалт болгоныг таслахгүй өөрийгөө хөгжүүлж явал та мундаг болно шүү гэж үзэж байна.